Зя сайн байцгаана уу. За нэг уламжлалт чиг хандлагыг эвдээд нэг арай жоохон орчин үеийн бичлэг хэдүүлээ хийцгээе. За өнөөдрийн бичлэгтээ бол бид бүгд цахилгаан машины талаар тэр дунд Tesla брендийн талаар болон түнт хэрэглэгдэх машинууд Улаанбаатарт ямар асуудал байдаг талаар ярилцгаая. За цахилгаан машины салбар бол 2020 оноос хойш одоо дэлхийд даяар маш хүчтэй орж ирж байгаа салбар. Харин уламжлалт бид нар 100 гаруй жил, за 100 нэмэх жил бүр хэрэгжилж ирсэн бензин машинуудаас ямар ялгаатай болох талаар сонирхолтой мэдээлэл. Дээр нэмээд Орос Украины дайны улмаас гарч буй шатхууны хомсдол одоо бидний өргөн иргэлийн амьдралд бол маш хүн дээр нөлөөлж эхэлж байгаа. Яг энэ цаг үед бол за бид нар л бензин машинаас илүүтэй цахилгаан машин руу шилжих нь зөв үү? Тэгээд дээр нь хятадын одоо маш хямдхан машинууд болох BYD гэх зэрэг машинуудад биднэрт ямар хэрэг болох уу? Гэх зэрэг олон асуудлын талаар илүү нухадтайгаар харцгаая. Дээр нэмээ саяхан гарсан засаг даргын 2000 цахилгаан машин Монголд оруулж ирэх санал. Ер нь гэхдээ бид бүгдийн хамгийн ихэнд ярилцах зүйл бол за бензин машин бол ер нь бол бараг л 100 гаруй жилийн туршлагатай. Тэгээд Монголын нөхцөлд тэр одоо маш сайн одоо үүргээ гүйцэтгэж л байгаа зүйл. Харин цахилгаан машин бол илүү орчин үеийн чиг хандлагатай. Дээр нэмээд цахилгааны үнэ нь Монгол шиг юм хямдхан байдаг газар бол бараг бензин машин хэрэглэнээс бид нар бага зардал гаргаж хэрэглэж болохоор одоо маш тэм чухал технологи гэсэн үг. За энэ бүхнийг ярихаас өмнө бид бүгд нэг маш сонирхолтой зүйлийн талаар ярих хэрэгтэй. За Elon Musk гэдэг хүн бол одоо Tesla компани үүсгэн байгуулагчдын нэг. Ер нь дэлхийд даяар Tesla компаниг хамгийн том одоо од болгож ер нь энэ тэрнгөр гялалцахтан төлөө үзүүлсэн хүн гэдэг нь ч тодорхой. Яг начиртай бол 2003 онд одоо энэ хүү компани байгуулагдсан байна. Тэгэд энэ 2000 бараг 10 оноос хойш бараг 2008 оны дундуур өөрсдийнхээ хамгийн анхны загваруудаа гаргаж Model S бол Model X-үүдийг зах зээлд танилцуулж гисэн. Тэгээ тухайн үеийн одоо Америкийн нэгдсэн улсын асуудал бол за манай орн шиг ямар бөглөрөл утаа гих зэрэг асуудал байдаг газар биш. Америк бол Европын орнууд бол илүү том зүйлийг одоо анхаардаг гэсэн үг. За юу юм гэхээр хүлэмжийн хийг бууруулах болон ногоон байгалыг дэмжих зэрэг хөрөнгө оруулалтууд одоо тийм газрууд маш өндөр хэмжээтэй хэрэгждэг. Elon Musk бол нөгөө талаас маш мундаг бизнес эрхлэлтэй хүн учраас энэхүү зах зээлийг маш тийм оновчтойгоор харсан. Тэгээ Америкийг ерөнхийдөө бүчиж машин үйлдвэрлэхээс өмнө за electric vehicle буюу EV машины стейшн буюу одоо нэг цэнэглэх газруудыг маш олон тоогоор нэмсэн байгаа юм. Одоо бид бүгд энэ Америк, Канадын нутаг дэвсгэр дээрх энэ Tesla компани одоо charging station буюу одоо цэнэглэх газруудын байрлалыг харах юм бол за бараг л тэгэл Америкийг тэр чигт нь бүрхээд авчихсан. Маш том хэмжээний одоо экосистем болсон дид бүтцийг барьсан байгаа юм. Тэгээ үүн дээрээ бас шинэ технологийн дэвшил гаргаад за нарны гэрлэр одоо сурааж авсан энергийг буцаага машин цэнэглэх зэрэгээр одоо хамаагүй одоо энэ байрлалуудыг барьж болох боломжтойгоор барьж өргөсөн. За тэгэж өгснөөр яасан гэсний за нэг дулаан одоо цаг агаартай газар байлаа гэж бодох. За бүтэн цэнийг 20-40 минутын хугацаанд цэнэгдээд авах боломжтой одоо батарей стейшнуд барьж өгсөн гэсэн үг шүү дээ. Харин Монгол шиг хүйтэн орны хувьд бол за иймэрхүү зүйлэн 40 минут хэртэ за гарч ирсэн гэсэн үг. Яг энэ тэрнгүүр ингээд бид нар анзаарах юм бол гадуур одоо маш их хэмжээний хятад цахилгаан машинууд энд ингээд яваад байгаа. За энэ дундаа хамгийн алдартай BYD хэмээх нэртэй брэнд хүртэл байгаа гэсэн үг. Гэхдээ нэг чухал юмыг бид нар анзаарах юм байна. За цахилгаан машиныг бид нар байлгаж болно. Гэхдээ цахилгаан машины цэнэглэх стейшн гэдэг зүйл нь одоо байхгүй болоод ирэхээр бид нар энэ машиныг одоо улс орон даяар бол хэрэгжилж чадахгүй. Гэхдээ Улаанбаатарт бол ерөөдөө хэрэглээний үед боломжтой байгаад байгаа юм. Одоо ер нь тэгэд хүмүүс нэг хуучин цагийгтай харьцуулахад бол нэг орон нутгаар бол машин унаж явах одоо хэрэглээ бол нэлээд багасаад өдөр тутмын амьдралдаа хүүхдэд цэцэрлэгтэй хүргэх, хүүхдээ хичээлээс нь авах, ажилдаа явах тэгээ янз бүрийн зүйлсээр одоо машиныг бид нар ер нь бол маш энгийн хэрэглээ болчихсон зүйл гэсэн үг. Бараг л одоо өглөө сэрээ шүдэ угааж байгаатай ялгаагүй биднэрт бол машин яг л тийм л зүйл болж хуурсан. Энэнгээрээ би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр Монгол улсын хэмжээнд бол одоогоор ийм хэмжээний одоо батарей цэнэглэх одоо газрууд байхгүй учраас Улаанбаатар хотод л ерөөхдөө бол хэрэгжилж болохоор машин гэсэн үг. Үргэлжлүүлэн Tesla компаниас Model 3, Model Y, Model S, Model X гэх нэртэй одоо загварууд байгаад байгаа. Model 3 бол бүтэн цэнгээр 400 км газар явах чадaltaй. Тэгээ хамгийн гоё юм нь цахилгаан машины 100 км цагийн хурд авахтай 3 секунд л болно гэсэн үг. За уламжлалт машинуудыг хараа солих ямар нэгэн хөдөлгөөр хасаалт зэрэг тиймэрхүү юмнууд цахилгаан машинд байхаа болоод эхэлсэн учраас энэхүү зүйл бол маш хурдан болно. Тэгээ эдгээр загварууд бол одоо өөр өөрсдийн хэрэглээндээ орж ирсэн. Тэгээд SUV гэх зэрэг одоо машины төрөл мөрөл, AWD машины төрөл, тэгэл luxury машины төрөл зэрэгээс хамаарат за 400-аас эхлээд 650 км хүртэл нэг цэнэгээрээ бүтэн явах чадaltaй гэсэн үг. За харин энэхүү машиныг уундаг за Америк болон Канадын
орон нутгууд бас Монголтой нэлээд цаг агаарын хувьд бол төстэй газрууд бас байгаа. За энэхүү газрууд бол Америкийн Аляск, Миннесота, Норт Дакота, за Канадын Альберто, Quebec, Prairies гэсэн нэртэй газрууд бол байгаа гэсэн үг. Жишээ нь Миннесота болон Норт Дакотагийн мужуудад бол өвөлдөө хасах 30 градус хүрдэг гэсэн үг. За яагаад би ингэж яагаад Теслаг илүү онцлоод байгаа талаар хэлэхэд за BYD бол саяхан 2025 оны үед за тэргүүлэгч брэнд болоод хувирсан зэ юу. Урд нь бол Tesla байдаг байсан. Гэхдээ одоо бол байраа алдсан байгаа гэсэн. Гэхдээ Tesla компани 2008 оноос 2026 он хүртэл одоо хүртэл 18 жилийн нийтдээ туршлага байгаа гэсэн. Тэгэхээр илүү миний бодлоор бол туршигдсан юм би монголчуудад зөвлөмөр байгаа учраас энэ машиныг илүү онцолж ирж байгаа юм. Хамгийн гол Tesla машины асуудал нь юу вэ гэхээр бид нар батарейныхан хүчин чадлыг за батарейныхан цэнгийг жишээлбэл хасах 30 градусд орж ирлээ гэж бодоход 30-аас 40% одоо өдөртөө алддаг гэсэн үг. Гадаа угаасаа парклах хүмүүс маш их байгаа шүү дээ. Тэгэхээр яг хуу Tesla-гийн хувьд бол нэг гоё юм байгаа нь за өөрийгөө ер нь бол тийм айхтар хүүтэн горимдоо шилжүүлдэг хүн. За хүүтэн горимд орсон тохиолдолд батарейгаа халаах гэж бас тодорхой хэмжээний эрч хүчийг зарцуулаад доторх одоо өөрийнхөө халууныг зохицуулж чаддаг нэг тийм технологитой байгаад байгаа. Их тийм давуу талтай санагдаад байгаа юм. Гэхдээ гол асуудал нь хүүтэн дуунах юм бол 30-аас 40% цэнгээ зүгээр температурт алдаад 11-ээс 21% цэнгээ болохоор батарейгаа халаахтаа зарцуулна гэсэн үг. Тэгэхээр бидний түрүү яриад байсан 400 км гэж яриад байгаа одоо батарейны чадлаараа явах хэмжээс маань бүр 200 болж Монгол дундах юм бол буурахаар байгаа өвлийн цагт. Тэгээ дээр нь нэмээд он залуутай машин Монголд бол ерөнхийдөө бол орж ирдэггүй. Тэгэхээр он залуутай машин орж ирээгүй тохиол battery health буюу батарейны одоо эрүүл мэнд нь бол тодорхой хэмжээнд буурчихсан нэг 70-аас 80 эсвэл 80-аас 90 дээр очсон машин Монголд орж ирж байгаа. Тэгэхээр яг бодитоор бид нар дүгнэх юм бол энэ 100-аас 150 км хавцаа бид нар өвлийн цагт унж болох үз машин гэсэн үг. Яг Улаанбаатарын хувьд бол хаашаашаа 10 км-ийн зайтай одоо юм дотор бидний ихэнх одоо явж болох үздүүл байгаа шүү дээ. Дээдл нь бид нар өдөртөө нэг Улаанбаатар хот дотор 100 км зай дотор туулвал ер нь бол маш өндөр одоо маш зам туулсан хэмжээс гэж ойлгох байна. Уг нь манай улс бол маш том давуу талтай. Яагаад тэгэхээр 3 сая хүнтэй нэгэн тал цахилгаан машиныг дэмжиж эхлэх юм бол манай улсад бол маш тийм амжилттайгаар хэрэгжих боломжтой улсуудын нэг. Харин тэр дундаа бүр 1 сая хүн нь нийслэл хотод Улаанбаатарт амьдардаг гэсэн үг. За үүнээс хойш нэг засаг даргын гаргаж байгаа нэг шийдвэрээс нэг юм нь за 2000 машин оруулж ирнэ гэж яриад байгаа мөртлөө бид нар ер нь бол 2000 машинаас илүүтэйгээр бид нар яг одоо цахилгаан машиныхын тоог одоо өсгөе гэж шийдэж байгаа бол нэгэнт энэ бодлогын хувь шүү дээ. За Улаанбаатар таанч явсан одоо цахилгаан машинаа цэнэглэх боломжтой байршлууд, тэн дэрнгөөр одоо тавьсан төлбөртэй зогсоолууд дээр одоо ийм машины цэнэглэгч одоо бид нар суулгуулах одоо нэг шаардлага байгаа гэсэн үг. Хэрвээ тэгж чадахгүй юм бол бид нар бол энэ хэмжээний одоо цахилгаан машин авлаа гэхэд яагаад ч одоо зохицуулах боломжгүй гэсэн үг. Нийтдээ Монгол улсад бол 20,000 гаруй одоо цахилгаан машин одоогоор явж байгаа. Тэгээд тэрний одоо нэг нэмэгдүүлдэг тооны үрхээр жил болгоны 2000 гаруй машин орж ирдэг гэсэн тооцоо байна. Ихэнх монгол хүмүүсийн хувьд бол цахилгаан машиныг бол 2 дахь машиныхаа сонголтоор тавьдаг. Зүгээр нэг бензин машинтай тэгээд дээр нь нэмээд цахилгаан машин бас авсан тийм айлууд бол маш их байгаа. Тэн янз янзын заагурын за ер нь бол нөгөө хуучин машинууд орж ирдгээс болоод батарейныхын чадал нь өөрөө яг одоо яг шинээр ирсэн батарейныхын чадалтай машинтайгаа дүүцдэг учраас нийлэн асуудалтай гэсэн. Гэхдээ Tesla компанийг сонгох бид нар нэг гой шалтгаан нь юу гэж за эдний компанийх болохоор application гэсэн юмнууд бол байгаад байгаа. За тэнгүүд за нөгөө одоо бид нар зүгээр энгийн машинаа хасаадаг тийм асаагурын одоо компаниудыг гэрээ хийгээд утас руугаа одоо тэндээс юм суулгаж мессеж хүч машинаа хасаадаг тийм технологийн юмнууд их байдаг шүү дээ. Тэгтэл яг үнийг хэлэхэд Tesla-гийн машин хэрэгжилж байгаа тохиолдолд тийм зүйл бол шаардлагагүй. Аппликейшн дээрээс шууд халаах болон машинаа хасаах тэгээд унтрахгүй байдлыг хангах тийм юмнууд бол тохироонууд их байна. За жишээ нь чи ажилласаа гарахаасаа нэг 20 минутын өмнө машинаа халаах одоо товчийг өгөхөд бол бүр цонхны чинь шилэн дээр тогтцоод мөсийг хүртэл халаах тийм одоо боломжуудын цахилгаан машинууд орж ирсэн гэсэн. За хамгийн гоё юм нь юу гэхээр за хааштай бол ер нь бол ойрын 3-аас 4 жилд бол бид бүгдийн замын бүглэрлийн асуудлыг шийдэгдэхгүй гэдгийг тодорхой байгаад байгаа. Тэгээ нөгөө талаараа нисэх яармаг чиглэлд бол амьдэрдэг одоо хүмүүс байлаа гэж бодоход энэ автопайлот буюу автомат жолоодлын систем нь өөрийн машиныг айгүй хөгжчихсэн. Тэгээд нэгэн тал бид нар машин унаа зам дээр бүглэрхэн тодорхой учраас ямар ч үсэн ингээд арай тийм ухаалгаар бүглэрч юм уу автопайлоттой одоо бүглэрүүл одоо тэрнгүүрээ машинаа бариулаа өөрөө зүгээр сууж явах ч юм уу те гих зэрэг иймэрхүү гой гой тохиргоонуудыг энэ цалин машинууд илүү шингээж өгсөн гэсэн үг. Тэр нэмээд химэл оюун ухааны салбар өөрөө маш сайн хөгжиж байгаа. За Tesla-гийн машинууд бол автомат жолоодлогод өөртөө хийдгийг бид нар харсан. За тэгээд
Үнэхээр ийм одоо цахилгаан машиныг дэмжмээр байгаа юм бол бид нар бас нэг төр засгаас бас жоохон дэмжлэг аваад Tesla компанийг ч юм уу яг ийм алдартай компаниудыг бас Монголд ингэж албан ёсоор уурж оруулж ирмээр санагдаад байдаг байхгүй юу. Тэгээ дээр нэмээд одоо бол иймэрхүү машинд бол нэлээд тийм luxury хэрэглээтэй хүмүүст бол ихвчлэн байгаад байгаа. Тэгээд ер нь бол яг хуу цахилгаан машин бол нийтдээ нэг 18 жил нэг 20 жилийн л хугацаатай байгаад байна заяа. Үндсэн одоо яг бид нар бензин машинтай харьцуулбал 100 жилийн туршлага бол цахилгаан машинд байхгүй. Гэхдээ маш хурдтайгаар хөгжиж гарч ирж байгаа гэдэг нь одоо бидний одоо маш том давуу тал болоод байна л да. Тэрэн дээр ин чинь нэмээд одоо энэ цэнэглэх стейшнуудыг бид нар бүр илүү олон болгоод тэгээд өшөө бүр ингээд хувьдаа гаражтай хүмүүсийг бол гараж дээр нь суулгаж өгөх сөөх зэрэгтэй одоо цахилгааныг одоо илүү доошоо одоо чиглүүлж өгөх ч юм уу тийм нэг тийм шин тренд бол хэрэгтэй гэсэн үг. Гол асуудал нь Монголд одоо энэ хэмжээний машинууд ороод ирнэ. Биднэрт бол энэ машиныг цэнэглэх одоо боломж байхгүй байгаад байгаа. Тэр нэмээд ийм хүүтэнд байгаа болохоор нэг хол замд бол туулж чадахгүй. Манай орч өөрөөдөө бараг жилийн 6-аас 7 сар нь айгүй хүүтэн улиралтай учраас машиныг бол ингэж хэрэглэнэ гэд гадаа тавьж хэрэглэнэ гэдэг бол бараг цахилгаан машинд боломжгүй юм болцоод байгаа учраас яалтчгүй цахилгаан машины талаар ярихаас өмнө эдгээр асуудлуудыг бид нар маш сайн дүгнэх хэрэгтэй. Дээр нэмээд дэлхийн одоо хүлэмжийн бууруулах одоо шалтгаанаар одоо маш олон төслүүд хэрэгждэг. Тэгээ тэр төслүүдийг бас Монголд оруулж ирмээр байгаа гэх юм уу? Миний зүгээр илүү зөвлөгөө өгж байгаа санаа нь. Тэгээд энэний чинь дагуу шинэ ажлын байрнууд тэгээ янз бүрийн одоо ийм засвар үйлчлэгэн хэсэг машин дагсан маш олон бизнес байгаа шүү дээ. Хамгийн гол нь одоо өнөө цаг үед одоо Монгол улсад амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол ганц асуудал нь за бензин гэдэг зүйл бол Оросоос бол бүтэн хамааралтай. Тэгээ Оросоос хамааралтай мөртлөө одоо энэ цаг үед бол тасалдах зэрэгээр маш одоо хүнд байдал биднэрт үүсгдэг. Тэгээ дээр нь энэ шатхууны компаниуд бол ер нь бол монополчилчихсан учраас өөрсдийнхоороо дүрмээ тогтоодог. Тэгээ цаанаа наана гэсэн бид нар ч ер нь ойлгохгүй энгийн хүний хувьд бол энд юу болж байгаа талаар ямар ч мэдээлэл байдгүй. Хамгийн гол асуудал нь манай шатхууны чанар өөрөө евро стандартын шатхуун хэрэгэлдэггүйтэй бас их холбоотой. За энэхүү одоо ерөнхийдөө евро стандарт болоод ирэх шатхуун жоохон үнэтэй болоод байгаа хэдий ч гэсэн машинд ерөнхийдөө хохирол учруулах нь бага болоо явж. Удаандаа бид нар ийм хямдхан шатхуун хэрэглээд байх юм бол ямар ч сайн машин байсан энэ шатхуунд бол бүгдээрээ л хог новш болж байгааг юм. Улаанбаатарт амьдарч байгаа эсвэл Монгол улсад амьдарч байгаа хүн болгон л бүгдийг мэднэ. Тэгээ хямдхан шатхуун авч хэрэглээд буцаагаад бид нар засвартан тэр мөнгө авсан хямдхан шатхууных мөнгийг төлдөг. Тэгэхээр бид нар энэ цаг үед 2000 машин оруулж ирж байгаа гэж засаг даргын ярьж байгаа зүйлийг зөв буруу гэж шүүмжлэхээс илүүтэйгээр нэгэнтэл цахилгаан машин оруулж ирж байгаа санааг нь дэмжиж ч юм уу эсвэл дэмжихгүй ч гэж болно л доо. Гэхдээ ямар ч байсан маш их хэмжээний одоо цахилгаан цэнэглэх одоо зүйлсийг бид нар хаа сайгүй суулгаж өгүүлмөр байна. Ер нь бол энийг бол маш одоо яаралтайгаар шийдэж өгч чадах юм бол хүссэн хүсээгүй 2000-аас ч их машин Монголд орж ирэх байх. Бид нар тийм учраас анзаардаггүй ч гэсэн тодорхой хэмжээнд бидний өдөр тутмын амьдрал дах маш том асуудлыг магадгүй цахилгаан машин шийдэл байж болох юм. За энэхүү бичлэгээр би бол бензин машиныг муулах гэсэнгүү, цахилгаан машиныг сайлах гэсэнгүү, тэр дундаа хятад цахилгаан машиныг тийм ч сайн гэж хэлхийг хүссэнгүү. Харин энэ л яг л нөгөө iPhone-ы цэнэглэгч байдаг шиг та нар нэг зүйлийг анзаарах юм бол за нөгөө Европын холбооны шахалтаар iPhone-ууд Type-C цэнэглэгчтэй болсон шиг бүхэл цахилгаан машинууд ер нь бол нэг цэнэглэлтэй стандарттай болоод Улаанбаатар хотод одоо яг цахилгаан машин цэнэглэх газрууд маш олон болоосэй гэж хүсэж байна. Одоогоор Монгол улсын хэмжээнд бол нэлийн тансаг хэрэглээний машин болцоод байгаа. Гэхдээ энэ машиныг бид зүгээр л энгийн хүмүүс хэрэгэлдэг. Тэгээ энэхүү машины хэрэглээг гаргаж бид нар бас өөрсдөө ажил амьдралдаа хэрэгэлдэг тийм хотыг үүсгэж чадах юм бол магадгүй бидний амьдралд одоо хамгийн том өөрчлөлт цахилгаан машин байж болох юм аа.